Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Веди Notes podcast юм байна. 4-р дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид нар өнөөдрийн дугаараараа бидний амьдардаг ертөнц, хорвоо, дэлхий ямар мөн чанартай, ямар бүтцтэй байдгийм бол за манайхаас бусад энэ гариг ертөнц дээр амьдрал байдгийм болов энэ орчлон ертөнц дээр цаг хугацаа яаж өрнөдгийм бол ямар мөн чанартай байдгийм бол за манай материалын ертөнцөөс гадна сүнслэг ертөнц гэж байдаг юм уу? Тэр нь ямар мөн чанартай байдаг юм бэ? Гэх мэтчлэн маш сонирхолтой сэдвийн талаар ярилцахаар бэлдсэн байна. За манай өнөөдрийн дугаарын зочноор мөн адил Ведийн соёл, Ведийн гүн ухаан судлаач Онол Баатар хэмээх эрхэм хүн урагдаа оролцсон байна. Сайн байна уу? За та бидэнд юуны өмнө өөрийгөө танилцуулна уу? За миний нэр Онол Баатар. Ведийг анх судлаад 17 жил болж байна. За та ер нь анх яагаад Ведийг сонирхож судлах болсон юм бэ? Яг юугаараа танд онцгой санагдсан бэ? Вед энэ Бхагават-гита гэдэг юм нэг. Яг нэг худалдаан дээр их харсан. Би тэгээд өөр бас нэг тийм Бхагават-гитаг харсан. Яриа нэмгэх. Тэр дотор бол зөвхөн шүлгүүдийн орчуулга тайлбар байхгүй тийм. Энийг ингээ харсан их зузаан ном бас тэгээд дотор их мэдлэгтэй ном байна гэж шохороход. Ах бод авч чадаагүй. Тэгээд дараа нь би энэ номтод хараад уншиж үзээд тэгээд энэ бол жинхэнэ мэдлэгэнд байт юм аа гэдэг би итгэсэн. Тэгээд би энэ замд орсон доо. Тэрний өмнө бол ер нь ямар нэгэн юм хайгаал ирж хайгаал яваад ддаг байсан гэсэн үг шүү дээ, тий. Энэ дээр ч яг хүний амьдралд одоо бидний зүгээр амьдралтай холбоотой тийм бодтой бүх мэдлэгүүдийг бол одоо бидний хүсч хүлээж авсан бидний дандаа санагалзж байдаг. Одоо тэр бүх мэдлэг энэ номдэр байдаг. За Бхагават-гита гэдэг энэ номыг сонирхоод анх орж ирж ирсэн. Анх Ведийг сонирхон судлах болсон юм байна гэж ойлголоо. За хоёулаа ер нь шууд сэдв рүү оръё да тий. Ер нь манай дэлхийгээс бусад гаригууд дээр амьдрал байдгийм болов. За Ведид ер нь юу гэж үздэг вэ? Ведид үгүйсээр бол дээр харагдаж байгаа. Дээш ингээ харах юм бол харагдаж байгаа бүх хотод бүгдээр оршин суугчтай гэж Ведид үздэг. Бүх гариг ертөнцид оршин суугчтай. Тэгвэл тэр нь яагаад биднэрт мэдэгддэг юм бол харагддаг юм болох юм уу? За тэгэхээр юу гэхээр одоо бид нар ч одоо манай Ведийн одоо мэдлэгээр одоо манай ертөнцийн ийм 4 үлрэл иргэдэг шиг 4 цаг 90 цаг иргэдэг. Тэгээ одоо бид нар төмөр цаг гэдэнд амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл одоо манай бодны цэвүүн цаг гэж ярьдаг. Хэрүүл тэмцэл атаж өтөө бүхний бүх муу шин чанар илэрсэн цаг л да. За тэгээд тэрнээс өмнөх цагууд бол одоо төмөр цаг байсан бол өмнөх нь болохоор хүрэл цаг, дараачих нь мөнгөн цаг, цаг 90 цаг. Тэг хамгийн ихнийх нь алтан ирнэ гэдэг. За тэр урд хэрнүүд бол дээд гаргийнх нь бол доош бууж ирдэг байсан. Яагаад гэвэл тэр үед хүмүүсийн шин чанар бол маш их өндөр дээд шин чанартай одоо гэх шиг ийм уналтад оролт ороогүй байсан учраас дээд гаргийнх нь доош бууж ирдэг байсан байхгүй. Одоогийн одоо төмөр ирэнд бол хүмүүс бол одоо маш одоо жишээл одоо уртлын ирэнд бол одоо муу хүн, сайн хүн гэж ялгаддаг байсан. Сайн хүн тэр чигээр сайн хүн, муу хүн бол тэр чигээр муу. Одоо манай ирэнд болохоор нэг хүнд муу сайн хоёр шингэчихсэн ийм юм байхгүй. Тийм учраас нэг хүнээс сайн ч юм гарна, муухай ч юм гарна. Одоос их сайн хүн гэсэн мэт нөгөө сайн хүнс муу ч юм гарна. Тийм үед бол энэ дээд гарынхан доош дээд гарын одоо сагуулсан тэнгэр гэж ярьдаг. Тэнгэрүүд гэж ярьдаг. Тэр доош тэр бууж ирэх байцсан. Бууж ирэх маш ховор, маш цөөхөн гэж бууж ирдэг. Энэ үтэж бичиж байдаг. Тийм учраас бид нар дээд гарыг одоо хүн амтан байдаг юм. Тийм одоо тийм мэдлэг болох юмсан байдаг байхгүй. Тийм яг зөвхөн дээд гарагч гэлтгүү. Бид нар одоо жишээ нь өөрсдөө тэнд очивол тэр бодгалуудыг шууд харж чадахгүй. Одоо чинь бид нар ангарах дээр амьдрал байдаг юм уу? Сугар гариг дээр амьдрал байна уу? Саран дээр амьдрал байна уу ч гэдэг юм уу тий. Ингээл шинжлэх ухааны эрдэмтэд дандаа судлаад ингээл таамаглал хийгээл яваад байгаа шүү дээ тий. Ер нь манай Ведийн одоо үзлэр бол тийм гариг сэтгэхийн манай орчлон байгаа. Гариг сэтгэх бол одоо хүний ухамсарын төвчнэрээ гэж одоо дэрэг зэвтэй байдаг. Шууд манай ялгаатай байдаг. Ингээд дээшлэх тусам тэр нь бас бидний тэр ухамсарын төвшин бол тэр бидний материалын бүтцтэй холбоотой. Жишээл бид нар бол
одоо юу гэдэг юм. Гурван хэмжээс хар. Одоо хэмжээс тэрний дээр хамаатай. Бид нар бол тийм хатууртай хоолунд иддэг тийм одоо бие махан биетэй гэл тийм. Дээшлээ болохоор хийм бие гэл явчихдаг. Зөв. Тийм учраас тэднийг бол бид нар тийш очих нь харахгүй. Гэхдээ бид нар тийш очихын тулд тийм хараа авахаар тийм буйныг өөртөө сугнуулсан байна. Тэгжээж тийш. Тэрнээс чинь амьд яг энэ хараагаараа энэ биеэрээ дээш бид нар явах юм болцсон байна. Бид нар ямар ч спутник ямар ч буужгарч явахгүй. Явж чадахгүй. Очсон ч нөгөө тэнд оршин суугчдыг харж чадахгүй гэсэн үг шүү дээ. Харахгүй гэсэн тийм. Тэгж битсэн. Харин би одоо бас энэ ведийн ном судрыг уншаад гайхаж байсан байхгүй. Саран дээр ч амьдрал байгаа. Саран дээр ч өөрсдийн гэсэн оршин суугчд байгаа. Тэр байтугай наран дээр ч хүртэл бас оршин суугчд байгаа. Тэр наран дээр бол тийм галан бие махбодтой тийм оршин суугчд амьдардаг гэж гараад тэгээд бүр хөөх гэд гайхаж байсан байхгүй. Тэгэхээр ийм очиртай байх нь хэрэгтэй тийм. Тэр бол тухайн бид нар ухамсарын төвшин сайжирж энэ шил одоо бид нар чинь одоо Америкийн тулд те багт тодорхой хэмжээний мөнгөтэй болж явж шүү дээ. Тэрнтэй адилхан дээд гарагийн систем явахын тулд бид нар буйны тодорхой буйны дансанда маш их одоо буян хийсэн байна. Одоо тех мөнгөтэй байж маш зузаан их мөнгөтэй байж эсвэл буйны ихтэй буянтай байж дэшээд байна. За тэгвэл дээд гараг гэд яриад байна тийм. Тэгэхээр энэ Ведэд бол энэ орчлон ертөнцийг яг ямар бүтцтэй гэж дүрсэлсэн байдаг юм бол тэрийн та нарийн дэлгэрэнгүй тайлбарлаад өгч байна. Яг за манай орчлон гэж байдаг. Манай орчлон бүр өндөг шиг хэлбэртэй. Тэгээд тал хүртлээ талаа усан бүрхүүл усаар дүүрсэн байдаг. Талаас дээш одоо тэр зайд нь одоо дээд дунд доод гэсэн 3 гариг хийсэн байдаг. Бүр наривчлал 14 гариг хийсэн байдаг. 14 гаригийн систем. 14 гаригийн систем гэдэг чинь 14 гариг биш. Дотор нь бидний нүдэнд харагдж байгаа бүх энэ од гариг одоо энэ сумын ангараг бууд бархас эдгээ ярьдаг шиг тий. Эдгээр чинь ингээл бүгд орцсон байгаа гэсэн үг үстэй тий. Тий одоо шиг манай хол одоо бухуу гэж ярьдаг тий. Бухуу. Одоо бухуу мандалаач гэдэг юм бас ярьдаг. Энэ бол бид Жамбууд випа ярьдаг тий. Жамбууд випа гэдэг нь тэр дотор хамгийн тэр голын цэг манай дэлхий хэлдэг байхгүй. Жамбууд випа. За. Бахарата бар шиг бүр энтхий хэлдэг. Манай дэлхий ингээ 3 нэртэй байхгүй. Ингээ наривчлал. Тэгээд тэр бухуу мандалаа бол зэрэгцээ ингээ 7 гариг байна. За. Материал гариг чи өөрөө яг бууны бай гэдэг шиг буутахад. Тэгээд чи байг ингээд хавтгаар ингээ тавьсан юм шиг мандалаа гэдэг чинь хавтгаа бүр хийх зүйлийг мандалаа гэдэг байхгүй. Тэгээд бухуу мандалаа гэдэг нь бол ийм хавтгаа тэгээд хамгийн голд нь одоо манай дэлхий байдаг. Одоо бидний одоо байгаа амьдарч байгаа газраар. Тий. Тэгээ тойроод далаа. Тэгээд дараа нь дахиад газар далаа гэд ингээд ийм 7 өөр соёл иргэншил амьдардаг. Ингэж байх. 7 өөр соёл иргэншил. Соёл иргэншил одоо манай бухуу мандал дээр амьдардаг байхгүй. Хамгийн голд манай дэлхий байдаг. За манай дэлхийг тойроо тийм соёл иргэншлүүд одоо цагирууд ингээд цагираа гэж байдаг байхгүй. Тэрийг бид нар бол харахгүй. Тэрийг бид нар одоо хүмүүс шиг хараад шүү дээ. Одоо цасан мөсөн хан байна гэл тий. За. Тэр мөсөн ханы цаана одоо ахад далаа. Тэр далаад ч янз бүрийн бас соёл иргэншлүүд гариг тэмүүд байна. Гэх мэт ингээд цаашлаа биш. Ингээд ийм цагираар ингээд тэд ингээд цагиргэн одоо тийм далаад ингээд гаригууд байна гэсэн. Одоо тэмүүд байна гэсэн. Ийм маягаар. Тийм 7 соёл иргэншлүүд манай бухуу мандал. За. Тэрнээс дээш яг тэрнтэй адилхан ингээд дээш бол одоо чи одоо манайх чи дунд гаригийн систем багтдаг байхгүй. Дунд гаригийн систем бол дотроо 3 төвшинс багтана. Бухуу одоо бидний одоо байгаа энэ бухуу мандала дараа нь бухуугаар хий үзэгдлүүдийн одоо шилжин тэг гариг үзэх хий үзэгдэл талбын хүчтэй хүмүүс тэгээ. Ерөөс манайхнаас их ямарсан тийм хүчтэй тийм соёл иргэншил байдаг. Тэрний дээр нь сварга гэж байна. Сварга гэдэг нь одоо манайхаар бол диважинг гэдэг. Тэгэхээр чи диважинг манай орчлонгийн хамгийн дээр байдаг гэж андуураад байдаг. Тэр манай дунд гаригийн системийн хамгийн дээдлэлд оршдог байхгүй. Сварга. Тэрэн дээр бол 33 сахилсан тэнгэрүүд бүгдийн амьдрна. Тэр диважинг. Одоо манай энэ дэлхийн бүх юм одоо үдирчдэг. Бүх ирчмүүдийг хуваайлж идэг тэр сахилсан тэнгэрүүд тэр сваргад амьдардаг. Ингээд энэ 3 гаригийн системээр дунд гаригийн систем гэж бүрддэг байна. Тэр тэр 33 сая сахиусан тэнгэр гэсэн чинь тэр нь жишээ нь яг ямар сахиусан тэнгэрүүд гэдэг юм бол бидний мэддэг. За бид нар тэр олон 33 бол бид нар гол сахиусан тэнгэр биш шүү дээ. Индра, Чандра,
Варуна, Агни, за тэгээд одоо Индра гэдэг чинь одоо нэг монголоор хурмас тэнгэр. хормос Тэ. Чандра гэдэг нь сарны бурхан. сарны бурхан. Агни гэдэг нь галын бурхан Агни гэдэг гэдэг юм чинь уу галын бурхан. Ваю гэдэг салхины бурхан. Усны бурхан Варуна, Тэгээд Варуна усны бурхан. эд баялагын бурхан Кувера ч гэдэг юм уу те. За Тибет тий. Кувер бол тэр сахиулсан тэнгэрүүдийн эд баялагийнх нь одоо сангийн эзэн байхгүй. Аха. Нөгөө монголч юу буддын нөгөө баян намсраач гэдэг юм уу те. Янжин хамам гэж бас тийм тэнгэрүүд гараад ирж штэ. Буддч манайхад бол нэг л өөр бас бүгдээрээ адилхан нэг л юм яриад байна. Тэр л вед дээр гарч байгаа л тэр сахиусан тэнгэрүүд буюу хагас бурхтыг тэд нар чинь яг манай тэр дунд гарагийн системийн хамгийн дээр нь орчт юм биш үү те. За тэгвэл манай тэр дундаас дээш бол дээд гарагийн систем. Дээд гарагийн систем гэхэл тэнд бол бас дөрвөн одоо юу вэ? Дөрвөн давхар байна. За Тэр дөрвөн давхрын хамгийн дээдлэлт нь Брахмалока гэдэг. Хамгийн дээдлэл байна. За дараачих нь болохоор Жаналока, Тапалока, Жаналока, за нэг нь марчлаа. тэрэн дээр нь ямар оршин суугчд байдаглууд амьдардаг юм бол. За энэ дээр ба штэ. Ер нь 3 гарагийн систем гэсэн штэ. Энэ төшөл дээд дунд доо тэр. Дээд гарын нь бол ариун бүхний шин чанарыг агуулсан гарууд гэдэг. Сайн манай хотын дунд гарих болохоор хүсэлт ачаал. За. Ихтэй тэр хүсэлт ачаал агуулсан тийм. Доотлын гарагийн систем харанхуй мөхийг тийм шин чанар байлсан тийм гараг юм. Тэргээр хоорондоо ялгадаг. Дээд бол тийм энэ бол ухамсар төвшин байхгүй. Тэргээр ялгадаг. Тэгээд тэр дээд гарагийн системд бол маш тийм буянтай амьд туршлага байдаг. Маш их буян хийсэн. Бид нар ч гэсэн маш их буян хийгээд байвал тэнд очиж болно гэсэн үг тий. Тийм буян тийм маш их хүн бол өөрхөн ер нь хүний амьдрал бол тэр амьдралын зорилго бол бид нар буяныхаа дансыг л зузаатгах хэрэгтэй байдаг. Одоо бид нар ч эсэргээр нүглийнхээ дансыг зузаатгаад байгаа шүү дээ. Бид нар чинь нүглийн дансыг зузаатгах гэдэг чинь бид нар одоо энэ амьдрал тусаа доош юм гэсэн. Доотлох гарагийн систем одоо бас бид ярина л да. Тэр дээд гарагийн тэр системд бол шил Брахмалока гэхээр шил маш олон Ришнер, Махариш, Брахмариш гэл маш олон. Риш гэдэг чинь монголоор арш гэдэг үг байдаг шүү дээ. Тэр тийм гигантнүүд гэсэн үг. Гигантын одоо мундаг гигантнүүд, за Брахмагийн одоо бас хүүхдүүд гэлээ комаро тэгэл тэнд байрлна. За тийм нарада мөнийгэд бас одоо бурханлаг одоо материал ертөнц рүү аялдаг. Тэр мундаг одоо нисгч гэж ярьдэн шүү дээ. Нарада шишээ очдог. Тэнд бол айгуу тийм мундаг ариун гигэн хүмүүс тэр дээр байна. Маш ариун гигэн хүмүүс. Брахмалок. Дараа нь жана тэр Тапалок гэхээр тэр маш их хатамжил үлдэж байсан. Төвчл хатамжил үлдчихсэн хүмүүс байна. За тэгээд доошлох юм бол тэгээд тэр бас ариун гигэн хүмүүс ихтэй доод арай жахан доод төвшин ариун гигэн хүмүүс гэх тийм. Ингээл тийм хүмүүсээр дээдлэг гарууд амьддаг байхгүй. Тэд нар бол маш буян одоо хураасан тийм хүмүүс. Тэд нар чинь бол одоо бидний нүдээр бурхад шүү дээ тий. Бид за ер нь бол бид нар хүмүүс ихэвчлэн тэд нарыг чинь бурхан гэж шүтдэг. Тий за тэр одоо 33 сахиулсан тэнгэр гэдэг шүү дээ. Тэгэхээр за тэр дээр амьдарч байгаа тэр хүмүүс эдгээр чинь бүгдээр бол одоо ведэн бол хагас бурхад гэж хэлдэг. Хагас бурхад. Тэр ариун гэгэтүүд гэж хэлдэг. Тэр зүгээр Махариш, Риши ч гэдэг юм уу эсвэл ариун гэгэн гэдэг юм дээ тэгж. Тэр 33 сахиулсан тэнгэрийг болохоор хагас бурхад гэж хэлдэг байхгүй. Яг тэр чи бас тодорхой юм тийм хүчийг аваад энэ тэр хүчээр манай ертөнцийн бүх зүйл удирдах. Өдрийг ч удирдах. Тэрийг бид мэддэг. Тийм хур борооны тэнгэр, хурмас тэнгэр Индра гэдэг чинь шинэ бороо хурыг оруулдаг ч үгүй юм уу тийм. Жишээл одоо бороо хур ордог гэдэг тал дээр бол хаана өргөл их өргөнө үү? Галан тахилга хийж юм уу? Тэг өргөл өргөнө үү? Тэнд хур бороо их ордог. Тэгэхээр манай жишээл Улаанбаатар биш үү? Маш олон сүм хийдэг газар шүү дээ. Тэр сүмүүд их маш их ном уншдаг учраас Улаанбаатар бол борооны тахилгатай бороо их ордог. Яг тэнд маш их өргөл. Тэр одоо özөж байгаа тайран байр уншихад чи бүгдээ дээш өргөл өгж байгаа шүү дээ. Өргөл өгж байгаа. Тийм учраас бороо их ордог. Өөр газар өөр хөдөө нутагт бол тэр сүм хийдэн хүмүүс нь тийм маш их өргөл тарин уншааж одоо галан тахилга хийдэг юм те. Янз бүрийн тийм одоо ном унших газар бороо их орно. Тийм уншдаггүй бол амар нь тийм баг уншдаг газар баг бороо орно. Тэгэхээр тийм шиг бороо ч юм бол өргөл их өгснөр бороо идэрч ордог байхгүй. Хур бороо ордог. Хур бороо орсноор яг үлээр ургац уур тариа сайн ургана. Үр тариа ургана чи бид хоолндтай гэсэн байхгүй. Энэ чи бүгд хооронд маш сайн холбоотой. Тийм учраас бол хүмүүс бол бүгдээрээ
заавал тийм одоо чадгаар зарим нь йога хийгээл, зарим нь тарны уншаал, зарим нь Өргөл барь зөрөгдөх ч юм уу. галан дахилгаа хийдэг юм те. Бид үргэлж хүнд бол тийм буйны үйлдэл хийж ахсан байдаг байхгүй. Тэгвэл одоо хурмстын хаан Индра, хурмс тэнгэр маань сэтгэл ханамжтай болоод хур бараагаа ариун сайхан хайрладаг гэсэн үг юм биш үү те. Тэгээд ч тийч ганц хуруугаа орооч хүн тэг өргөл өргөж байгаа хүмүүсийн амьдрал ахмын нэг сайжирчдаг. Ухамсрын дэвшилчдэг байхгүй. Тэгэхээр бид нар бол огт тим хийхгүй бол амьдарч байгаа болохгүй. Адилхан хүн тарин уншиж явах хэрэгтэй. Эсвэл бол бясалгал хийж явах хэрэгтэй тийм ээ. Эсвэл бол одоо тэр йога хийж явах хэрэгтэй. Энийг бол хүн заавал хүн аль нэгийг заавал хүн хийж амьдрахгүй хүний амьдралыг одоо дэмий өнгөрөх тийм асуудал бий байна. Тэгсэн чинь бид нар одоо эсрэгээр нөгөө бороо орохгүй болохоор үүлээ буудчих шүү дээ. Тэр бол энэ драг бүр хилэгнүүлж таарна шүү дээ. Тэгээ дараа нь яадаг вөхлөр айгүйх тийм аадар буруу асгадаг ч юм уу те. Эсвэл бороо оруулах болдог ч юм уу. Янз бүрийн хариугаа авд мэддэг байхгүй. Нэг удаадаа тэр үүлийг буудаад бороо орчлоо гэхэд эргээл дахиад нөгөө бороо нь орохгүй байдаг ч юм уу те. Тийм ямар нэг тийм ажиглаад. Тийм байдаг байна. За тэгвэл дээд гариггууд гэж тийм учиртай байдаг юм байна. Тэр одоо хагас бурхад сахиусан тэнгэрүүчин болвол ямар нөхцөл байдалд амьдардаг юм бол хэр удаан насалдаг юм бол те. Бид нэр чилээд юу гэдэг. Чилээд сахиусан тэнгэрүүд биш үү? Тэд нар бол одоо галав гэж байдаг кальба. Тэр галав солигдох үед тэдрийг солидог. Тэгэхээр чи бүтэн галав дуустал амьдардаг гэсэн үг юм шүү дээ. Жишээлбэл нэг Индраг гэдэг чинь бүгдээр томлогдсон шүү дээ. Энэ дээр байгаа тэр одоо энэ томлогдсон том голгол сахиусан бүр чинь бүгдээр маш их буян хийсэн тийм амьд оршин байдаг байхгүй байдаг. Тийм учраас тэднийг одоо ингээл хугацаанд тусан солихлоо ахаал тийм буянтай тийм амьд оршинд томлдог. Тэгэхээр тэд нар бол маш өндөр настай, маш урт насалдаг. Маш урт наслна. Тэнд орог зовлон мовлон гэж бараг байхгүй бах тий. Гоо тэнд чинь тэгэл одоо хөсөл ташаалах учраас тэр одоо сахиусан тэмдгүүдийн 33 сахиусан тэмдгүүдийн варга биш варга. Тэнд бол тэгэл хөсөл ташаалын одоо тийм ертөнц учраас бас л өөрөөсөө ямар нэгэн байдлаар буруу хэмээн тэрнийг хариу гэдэлнэ. Гэхдээ бол манайхта харьцуулт тул тэр өстөө жаргал. Тэгээд тэнд чинь бас юу вэ? Юуны диважингийн гаргууд байгаа. Тэнд диважингийн тэр гаргууд бол одоо тэнд бол одоо ер нь юу л да манай энэ дэлхий биш тийм ээ. Дээд гаргуудаас юугаар ялгаатай гэхээр энд бид нар үүлийн үрээ бүтээдэг. За. Энд үүлээрээ ямар нэг сайн муу үйлдэлээрээ дараа нь үүлийн үрээ бүтээдэг. Тэр дээдлийн одоо энэ одоо диважингийн гаргууд дээр тэрийг бид нар амсдаг. Идэлдэг. Дээдлийн гаргууд дээр бас идэлдэг. Доотлын гаргууд дээр идэлдэг. Ганцхан манай дэлхий дээр л бид нар хүмүүс үүлийн үрээ бүтээдэг байхгүй. Тэрээр манай дэлхий маш онцлог. Бус гаргуудаас, дээд доотлын гаргуудаас, бүх гаргуудаас ганцаараа юм онцлог байхгүй. Энд дээр бид одоо сайхан зөв амьдрал тийм зөв сайн амьдрал чинь зөв сайн үйлийг хийх хийж байгаа шүү дээ. Зөв сайн үйлийг хийж амьдрах юм бол бид нар дээш. Буруу юм хийгээд бол доошоо яв. Бүр айхтар буруу юм хийж бол бүр хамгийн доотлолт нарака гэдэг тамийн гаргууд байна. Тийшээ яв. Тэгэхээр доотлын гаргуудын системийг одоо 7 гаргууд гэсэн тийм. Тэр 7 гаргуудын хамгийн доотлолт нь зааны Беласварга гэдэг одоо гариг байгаа. Бела гэдэг нөх гэсэн үг. Беласварга гэдэг чинь бүр газрын хамгийн доотлын дивач гэсэн үг. Тэнд бол ямар хүмүүс очдог вэ гэхээр одоо энэ материал бэрчсэн одоо манай дэлхий дээр одоо бүхэн шүтдэггүй тэгсэртэл маш материалын филтер маш зөв амьдэрсэн. Тийм хүмүүс тийш очдог. Одоо өглөх хандаг өгөөд ч гэдэг юм уу, тийм бусдад тослох ч гэдэг юм уу, тиймэрхүү буян их хийсэн. Гэхдээ шүтлэг бишрэлгүй тийм хүмүүс гэсэн үг. Тий. За тэр өргөл хандмиж мэдэхгүй зүгээр л тэр материалын буян хийсэн. Бол ажил хариуц ажил төлөө сайн хийдэг ч гэдэг юм тийм ингээл. Тийм бодод тийш очдог Беласвар. Тэр Беласваргийн доор нь Нарака гэдэг тамийн гаргууд байдаг. Одоо там гэж ярьдаг шүү дээ. Тийм. Манай вэд бол гол 28 тамыг тэнд бичсэн байдаг. Дурдсан байдаг. 28 гэж бичсэн байдаг. Тэгэхээр тэр нэрийг мэдгүй. Тийм. Тэгэхээр тэнд бол тамийн гаргүй. Тэгэхээр тэр там руу бол тэгэл шууд явна. 7 8 9 секунд л очдог гэж. Зөв. Тэгэл тэнд бол идэлдэг. Доод бүх гаргууд нь идэлчээд идлээд тэгээ дараа нь дээрх доорх гаргууд дээр тэр дээшээ явсан хүмүүстэй буян дээр ингээд идлээд усан шүү дээ. Энд манай энэ бүх энерги шүү дээ. Энерги. Тэгээ нэг буян маань ингээд идлээд усангууд буян дуусгууд бусад газар дэлхийд рүү хадаад.
Тэгээд ахад энэ үйл яврыг ахиж сайн муу үйл яврыг бүтээж эхэлдэг байхгүй. Доод гаригууд дээр адилхан. Доод гаригууд дээр хүүд хүмүүс муугаа муу үлийн идэлээ дуусгаад тэгээд хүрээд. Эргээд биш дэлхий дээр төрөх юм шүү дээ тий. За одоо бид нар ингээд дэлхий дээр амьдарч ийла одоо чардаа гэдэг шиг насаараа ингээд хичээгээл маш их буян хийгээл тэрнийхээ үр дүнг тодорхой хэмжээгээр Диважангийн характер төрөөд тийм сахиусан тэнгэрийн бие аваад ч юм уу тий идэлх нь шүү дээ тий. Тэгээд тэнд маш сайхан аз жаргалтай одоо зовлон шаналл маш багтай тийм сайхан амьдралаар тодорхой хэмжээнд амьдраад тэнгуут нөгөө хураасан буйных нь хэмжээнд дуусангууд эргээд дэлхий дээр төрөх нь шүү дээ. Тэгээд шийдэр унаад байна. Тийм үү. Ахаал буугаад байна. Тэгээд хүмүүсийн дунд бууж ирэл ахаал эргэл амьд. Ахаал ямар үйл хийх вэ? Ахаал шинээр хийх. Тэгэхээр л эн чинь нөгөө цаг зуурын, төр зуурын мөнх бус гэдэг юм чинь гарч ирээд шүү дээ. Тийм мөнх бус гэдэг дээр одоо манай энэ орчлон биш үү? Одоо маш олон гарагт 3 гарагийн системд орчлон маань одоо 311 их 80-д 40 сая жил оршин тогтдог. Орчлон уу? Тийм манай энэ орчлон. Бүх дэлхийн гараг бүх 14 гарагийн системтэй манай орчлон биш үү? Өндөр биш хэлбэртэйсэн шүү дээ. Энэ 311 их 80-д 40 тэрбум жил оршин тогтно. Тэгээд дараа нь бүрэн устгал явагддаг. За. Тэгээд тодорхой хугацаанд дараа ахаад эргээд бий болдог. Тэгээд ийм тийм цикл маягаар гэж бүтээгч устгаж идэг. Тэгээд энэ одоо энэ бүтээгчсэн хугацаанд бас одоо бисаа 4-9 цаг мэй гэсэн чинь алтан бөмбөг хүрэл төмөр ирнэ те. Энэ эренгүүс солигдох зааг дээр багцаар устгал явагдана. Тэр бол доод гарагийн систем манай энэ дунд гарагийн системэн дээр бүгд устгагддаг. Дээд гарагийн систем бол үлддэг. Системд үлддэг. Тэр бага тал юу гэдэг төр юу гэдэг хэсэгчлэн дээр устгална. Тэгэл дараа нь тэр бол юу гэдэг Брахмагийн өдөр шим солигдоход тийм ээ устгал явагдана. За тэгээд 90 цагуудын хооронд устгал явагдана гэх юм. Хэсэгчлэн устгал яа. Устгал гэдэг чинь одоо бидний мэдэх нөгөө усан галуу юу л гэж гэдэг юм. Усан галуу юу л галан галуу юу л гэдэг чинь. За та тэгвэл энэ 4 цаг ирэн гэдгийг бүр дэлгэрэнгүй тайлбарлаад өгч төхөө. Алтан ирнээс нь эхлээд алтан мөнгөн хөрөл төмөр гэж 4 ирэн банк солигддог гэсэн шүү дээ. Алтан ирэнд бол одоо маш их аз жаргалтай ирнэ. Тэр ирэнд бол хүмүүсийн бараг 85% нь бурхан ном шүтдэг. Итгэл бишрэлтэй. Итгэл бишрэлтэй. Тэгээд тэнд бол тэр үед бол газар дэлхий бол одоо бүх одоо жимс одоо урдмал одоо юу гэдэг бүх юм хамгийн ихээр сайхан гардаг. Хамгийн төшөл алт ихтэл хамгийн өндөр сорцтой алтууд байдаг ч одоо тийм алт байдаггүй гэж байгаа юм. За тэр хүмүүс нь бол ерөөсөө тэгээд үнэт чулуу бол гараа дандаа бие их гойдог. За тэр хүмүүс нь алтын ирэнд бол одоо манахаас одоо тэнд 100 жил амьдардаг. 100 мянган жил амьдардаг. Хүн 100 мянга насалдаг гэсэн үг тий. Мөнгөн ирэнд бол тэр нь 10 дахин багасна. 10 мянга болно. Тий 10 мянга болно. Хөрөл ирэнд дахиад 10 дахин багасна. 1000 болно. 1000 насалдаг. Манай ирэнд 10 дахин багасна. Манай ирэнд 100 болдог бас. Ийм хэлсэн. Хүний биеийн өндөр бас алтан ирэнд бол хүмүүс маш өндөр, маш том бий. Одоо хүмүүс чинь ингээл том ясаа харагдаж том арга ясаа олдог гэдэг чинь алтан ирний хүмүүсийн ясаа байхгүй. Алтан ирэнд тий. Алтан ирэнд хүмүүс том байна. Гариг дэлхий чинь өөрөө атмосфероос томорч. Бас тэр хэмжээр том. Томордог. Тэгээд энэ амтэн биш бүгд ингээд яг ингээд томорч. Тэгээ яагаад тийм гэдэг вэ гэхээр тэр хүн сэтгэл сайтай байдаг юм. Тэр хүмүүс их том байдаг. Тэгээд ингээд 90 ингээд муудаал ингээд яваад ирэнгүүт чинь ингээд одоо бид нар бол хамгийн бага байгаа шүү дээ. Одоо бид чинь 2 м. Хамгийн сайд 2 м тий. Тэгээд доош хэд. Одоо манай ирээ төгслөөр хүн бол тохоо шиг юм жижиг хүн болж байгаа. Манай төмөрийн төгсгөлөөрөө явсаар байгаа хүний чанар муудаад ихлэх хүн юм. Тийм баг бол бүх юм жижиг хүн бол дэлхийг агшиж жоохон бол гэсэн. Айж маж яваад. Алтан ирэнд бол их том хүмүүс байсан. Тийм том. Тэгээ та энэний баталгааг шинжлэх ухаанд бол одоо энийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Шинжлэх ухаанд бол юу гэж хэлэхээр тийм нэг юм том хүмүүс байсан байна. Тэрэн дээр бол тэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм соёлын нийтлэл хүлээн зөвшөөрөхгүй. Зүгээр нэг тийм нэг олдсон нэг юу гарна л ярьж байгаа болохоос.
тийм том тийм мундаг соёл иргэншил байдаг гэдгийг мэдгүй шинжлэх ухаан мэдгүй яаж мэдв. Тийм шинжлэх ухааны үзлээр бол юу бүр эсрэгээрээ хүмүүс ингээд сарамгчангаас үүсээд ааж мажмар хувьсаад иймээс ийм рүү одоо бид нар хөгжиж дэвшээд улам сайхан болж байгаа гэж үзэж байгаа. Харин вэдд болохоор бүр бид нар ингэж уруудж байгаа гэж үзэж шүү дээ. Эсрэгээр нь үзээд шүү дээ тий. Яг гоо тэр дайрамны онол дээр сарамгчаан сарсан гэдэг нь одоо бол шинжлэх ухаан ч гэсэн бас тэнд эргэлздэг болцолтой. Тэрийг бараг үүсгэж байгаа. Тэгээ одоо энэ сарамгчангууд яаж хүн болохгүй байгаа тийм. Шинэ асуудал байна. Тэгээ ахтал вэд дээр бол энэ вэдийн мэдлэг бол энэ вэдийн ном зохиолууд бол 5000 жилийн өмнө энэ бол мөнхийн мэдлэг. Энэ мэдлийг 5000 жилийн өмнө цаасан мэдлэг болгосон байхгүй. Тэрс энэ бол мөнхөд байдаг мэдлэг. Соёлын гиншлэг бүрд одоо дээрээс мэдлэг бууж ирдэг. Шинж тараад байхгүй. Ямар хүмүүсийн ариун гэгийн багш нар бурхан нөр ярина, бурхан хулгаанууд ярина, бурханы албатууд нэрнэ гэх юм. Энэ чинь мэдлэг мөнхийн ертөнцөөс явж тараад мэдлэг байхгүй. Мөнхийн мэдлэг. Тийм. Тэр өмнөх цагийн иргэд хүмүүс улам бүр боловсронгуй биднээс хамаагүй илүү байсан гэдгийг дээр жишээ нь одоо тэр одоо энтхэгийн олон хичнээн мянган жилийн өмнөх тэр барилгууд байдаг шүү дээ. Тийм маш өндөр хийцтэй, маш одоогийн бид нар юм бол ягаад чадхааргүй тийм өндөр хийцтэй барилгууд ч гэдэг юм уу. Би бас өөр энэ үүний бас нэг баталгаан тэр нөгөө Stonehenge гэдэг нэг Английн том чулуунууд байдаг шүү дээ. Тэд нар бас тэр нөгөө өмнөх цаг иргэн үеийн хүмүүсийн дурсгал юм болов гэж бодоод идэв ч зүгээр дотроо. Тэрийг тэр өөрчлөл авч тавьсан байх шүү дээ. Одоогийн хүмүүс тэр каран авчаад мэдээ нэг тавьсан. Тэрийг харуулж шүү дээ. Тэгвэл би бол тэрийг өмнөх цаг иргэний том биетийн хүмүүсийн үлдэгдэл юм болов гэж бодоод идэв. Тэр пирамид гэх юм уу тий. Одоо бас тэр өндөр соёл иргэншилтэй. Зарим нэг одоо Европын одоо орнуудын том тийм барилгууд янз бүрийн гоё барилгууд байна л да. Хаалга нь маш өндөр. Хаалганы бариул нь бид нэр 2 3 хүн давхардаач хүрэхгүй тийм өндөр бариул нь тийм өндөр. Тэр үе чинь баталгаа байхгүй. Ингээл баталгаа. Тэгээ одоо чинь маш том номууд байна шүү дээ. Тэр юуны Ватиканы номын сандал байдаг гэж. Өөртөө их том номууд байна. Би яагаад жирийн хүн аваад явчих чадахгүй. Сүгэндээ хийж явах гэдэг том номууд байна. Тэр бол баталгаа. Тэр өмнөх тэгээд одоо тэр том хүмүүсийн яс, арга яс шүү дээ. Тэгээд тэр арга яс байна. Том сэлэм, хуйг, дуулаг, хутга дээр гарч иж том. Энд чинь тийм байсан гэдэг ялах байхгүй. Тэр яг тэр бүр их том ингээд хүнээс 2 3 хүний их том арга толгой гэсэн шүү дээ. Тийм ч юм бол тэр алтан ирний үеих. Тэгээ алтан ирнээс хойш одоо баг 3 сая жилийн өмнө тэр жил чинь баг алуулаад цөөхөн л үлдсэн юм л. Одоо бол бас одоо янз бүрийн үнэтэй хүмүүс л олж байна. Тэр янз бүрийн цаг үе. Тийм үү. Би бол тэрийг тэр том биетэй юуны зурагнууд яваад идэх штеп. Тэрийг бол яг ингээд шинжлэх ухаан нийтийн төвшөндөө гэх юм уу яг хүлэн зөвшөөрдөг юм болов уу гэж ойлгоод идэв шүү. Тэрийг хүлэн зөвшөөрөх байх юм баталгаа байхгүй. Тэр зөвхөн ведийг унших. Ведийн номуудыг уншиж тэр тэндээс үннийг мэдж байна. Тэгээ би тэрийг ингэж батсан байхгүй. Нөгөө манай калиум цаг ирнээс өмнөх цаг ирнэ бүгдээрээ ведийн соёлтой байсан гэсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг яатж байгаа ш нас орсон хүмүүсээ чандралчж байгаа шүү дээ. Шатаалж байгаа. Тэгэхээр нөгөө яс мас нь үлддэггүй юм болов гэж бодоод идэв шүү. Чандралчлаар одоо юм үлдэхгүй л дээ. Зүгээр нь уул мууланд явж байгаад аяндаа ингээд хүнд олдохгүй нас орсон тийм хүмүүсийн арга ясал болж байгаа. Тийм болохоор тэр том биетийн хүмүүсийн олдуур нь тийм байдаг юм болов уу? Тэр үе тийм биш үү? Бодоод байгаа. Тэгээ нөгөө өглөг гөрүүл энэ төр чинь болохоор айгүй том байгаа штэ. Тэр чинь болохоор зүгээр тэр үеийн зүгээр энгийн одоо манай нохоо мохоо шиг тийм энгийн биетэй амтд зүгээр амтны ясны үлдсэн тэр юм болов гэж би бас бодоод байгаа штэ. Бас маш их магадлалтай тийм ээ. Тэгэхээр ер нь ингээд манайхаас өмнөх цаг ирэнд хүмүүс нь илүү том байсан, илүү урт насалдаг байсан, илүү соёл иргэншил өндөртэй байсан. Манай өмнөх хэрэм биш үү? Хүрэл ирнэ. Тэгэхээр дмара паяа гэдэг хүрэл ирнэ. Хүмүүс нь 3 м байсан биш үү? 3-аас 3-4 м. За тэгвэл 4 цаг ирнэ гэж юм байдаг юм байж тээ. Тэгээд алтан ирнэ. За алтан ирнэ мөнгөн ирнэ эдэр ирэнгүүд юугаараа ялдаг бас л бэд чинь нэг тийм юуны одоо бурханлаг үдээс авч үздэг байхгүй. Алтан ирэнд бол одоо бүх сайн шин чанарууд байсан. Мөнгөн ирэнд шин чанар багассан, хөрөл ирэнд багассан, манай ирэнд бол бүр багассан. Манай ирэнд бол ч юм юу л одоо тэр сайхан шин чанар бас юу үлдсэн гэж чинь үнэн гэж байгаа. Үнэн үлдсэн. Тэгсэн үнэн юун дээр үлдсэн гэж чинь судрагчтай л байгаа. Бас дээр баг байх. Өөр газар байх. Зөв. Тийм учраас хүмүүс бол үннийг мэддэг үлдээ судрагч хандах хэрэгтэй. Одоо энэ
Энэ ганцаараач биш. Багаутит бол судраг бичгийн хамгийн анхан шатны юм байна. Тэрнээс цаашаа өөр зөндөө судрууд байна. Шермат багтан байна. Шапанишатууд байна. За дараач нь чатын чери тамрита байна. Нэгэнт энэ сэдвээр ярьсных энэ ведийн судар бичгүүдийг одоо хүмүүс зүгээр өөрсдөө зохиосон байдгийм үү? Яаж үлдсэн бэ? Би түрүү хэлсэн энэ мэдлэгийг одоо шил одоо манай одоо энэ одоо манай одоо үеийн те бүх судар бичгийг бол бурхны номын хулгайн шилла бясад бай 5000 жилийн өмнө цаасан тэр болгосон. Тэр үед бол яг тэр навчин дээр те навчин дээр бичсэн. Тэгээ анх одоо манайхаар анх одоо бичгийн хэлбэрт болгосон байхгүй. Тэрнээс өмнө бол бичих шаардлага байхгүй байсан гэдэг ааш тий. Тэр үед бол тэрээс өмнөх үед бол хүмүүс ой санаж маш сайн байсан. Тэгээд хүн чинь ингээд алтан дээрээс хойш хүмүүс чинь бүгд дорооцсон хумсаар дороотоо тий. Одоо манай төмөр ирэн эхлэхэд төмөр ирний хүмүүс ямар болох вэ гэдэг ясад таан болсон учраас та мэдчихсэн учраас бид шиг мартмах хүмүүс зориулж цаасан бичгээр болгож өгсөн. За тэгвэл судар намыг чинь ийм очтой байт юм байна. Зүгээр нэг ингийн мань бичиг хүмүүс ингээд бичсэн зүйл биш. Хүн бичиг. Газар дэлхийн хүмүүс бичиг. Дээрээс бууж идэв юм. За энэ дөрвөн юугаа яагаад ингээд ээлжин солигдоод ингээд ийм өндөр байж байгаад ингээд багасаад шин чанарын дороотод яваад идэг юм бол үүний цааш шалтгаан нь юу гэдэг юм бол? За цааш шалтгаан нь энэ хүмүүсийг одоо энэ материалын амьдралын одоо энэ амьдралд хит зууралцсан хүмүүсийг одоо илүү материалын амьдралаас илүү өндөр дээд зүйл байдаг гэдэг ойлгуулсан тэр байдаг. Зовлон гэлгээж байгаа тийм. Жишээл бол алтан эрэнд бол хүмүүсийн хонсод нөөсөн өндөр байсан учраас одоо 80 хэдэн хүн тийм. Тэр чинь бүгд өөрсдөө сайн дураараа одоо бистол йога хийгээл ариусаад нэгэрэд тийш мөнхийн цэцрүү явчихдаг. Тэгвэл доошлоход тусам хүмүүс чинь одоо хумсар муудах тусам хүн чинь муу юм хийнэ дээ. Муу юм хийхлээр хүн чинь зовлон авсан тийм. Тэгэхээр бас л бүгдээ тэгэл зовлон хамссан хүмүүс чинь ахаад өндөр дээд ариун юм руу тэгээ ариун зүйл рүү хандах сонирхолтой болдог байхгүй. Ер нь хүн бол энд ингээд заваад ах хэрэг одоо жишээ нэг хүн өвчин цаад ирэхлээр хүн амьдрал ойлгож эхэлдэг үстэй. Ойлгодгүй урд нь ойлгодгүй байсан юм одоо ойлгож эхэлдэг. Хүн өтөл настай болоод ирэхлээр хүн ойлгож эхэлдэг тийм. Хүний чи юм ойлгох тэгэхээр чинь одоо зовлон шанд гэдэг чинь бидэрт бас хэрэгтэй байдаг зүйл байхгүй. Тэрийг бол мэдчихэж штэ. Тийм учраас энэ одоо шууд манай төмөрөнд бол зовлон шанд маш хамгийн их зовлонтой. За энэ үед бол хүмүүс одоо тийм ариун зүйл рүү тийм одоо бурхан шүтэн рүү хандах тал бол маш хүчтэй байдаг. Хүчтэй байдаг. Харин тэсэргээр юм шүү. Бүр л илүү л материалист үзэлтэй болоод байгаа юм шүү. Тэгтээ бол манай энэ эрэнд бол ирж байгаа нь бурханд одоо юу гэдэг тэр тарин ном маань бол маш хялбархан болж ирсэн. Бид авахар тэгээд тэр бол тийм хүн бол тэнд бол орж байгаа хүмүүс бол тэнд бол маш хүчтэй хурдан богд нэг амьдралдаа бүрэн хариуцаад дээш явчих боломжтой хүчтэй. Сүнслэг ертөнцийн зэрэг. За тэгвэл хоёлаа энэ төмөр ирэн кали юга гэдэг зүйлийг ярьсных энэ кали юга маань цаашаа улам бүр ямар болох юм бол та түрүү хальт дурдсан шүү дээ тий. Бид нарын ер нь ямар амьдрал ямар ирээдүй хүлээж байгаа юм бэ? Уг нь бол би багтаа жишээ нь ингэж боддог байсан. Намайг том болох тусам одоо шинжлэх ухаан улам хөгжөөл дэлхийн ертөнцийн улам л гоё болох юм байна. Улам л зовлонгүй болох юм байна. Биднээс өмнө ч амар хэцүү байсан юм байна гэж боддог байсан чинь одоо эргээд харахад яг арай тийм биш гэдгийг олж харж байгаа байхгүй. Одоо бүр хүмүүс тэгдэж шүү дээ. Ирээд бүр сайхан болно гэж байна. Хүмүүс тийм тэгж л бодож байгаа шүү дээ. Ирээд бүх юм улам дороотой улам муудаж байгаа гэдгийг одоо хүмүүс харж байгаа. Ер нь бүгд л ирээдүй сайхан болно гэж бодсон. Одоо хүмүүс ойлгож байгаа гэж бодож байна. Ирээдүй байна уу? За тэгэхээр кали эрэнд одоо манай судраг бичгийн одоо зөвнөл дээр юу гэж утсан бэ гэхээр энэ кали эрэнд төр засаг артумыг бол одоо юугаар татвараар дарамжлаа. Маш татвар улам нэмнэ гэж байгаа. Цааш улам нэмж артумыг тэг сорно гэж. Тэр бол энэ бол бүр зөгнөгдсөн зүйл юм биш үү тий. Жамаараа л явж байгаа юм байна гэдэг чинь. Одоо жамаараа л явж байгаа. Яагаад бид энэ дээр төрсөхдөө бидний үйл байна. Тэрийг амсах хэрэгтэй. Тэр үйл бид энэ дээр үйлээрөө бүтээгээд бас энэ дээр бид амсна. Манай энэ дээр чинь бол манай материал бизнес одоо манай дэлхий дээр одоо дээдлийн гаргуудын
Одоо тийм сайхан зүйлч байна. Доод гаргуудын аимшигтай зүйлч байна. Тамийн гаргуудын аимшигтай зүйл хамаас ч илүү аимшигтай амьдрал энд байж. байдаг. Бүгд холилдоод Тэгээд байдаг. сахиусан тэнгэрүүдийн сайхан юм шиг тийм тансаг амьдралч байна. Тийм газар. Тэгэхээр бид энэ газар бол одоо биднээс өөрсдөө шалтгаал яаж амьдрах вэ? Сүнс мөнх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь би гэдэг нэг хувь сүнс байгаа шүү дээ. Миний дотор байгаа. Энд чинь ингээл бүр алтан ирэн, мөнгөн ирэн, хүрэл ирэн бүгдийн дамжаал нөгөө нэг гэгэрч ангижралт хүрч чадаагүй л явсаар байгаа л үдээ хүрцэн. Тэгэхээр нөгөө нэг муу юм мэдээж хийж таарна. Тэгээл ингээл улам доошлол яваадсэн гэсэн үг юм биш үү те? Тий, бид нар ч одоо ингээл бидний сүнс гэж ярихгүй. Би өөрөө сүнс ахгүй. Тий. Тэгэхээр хүмүүс сүнс гэхэлэр л нэхий үзээд тэнд явж өөр бие үзлээ яриад байдаг. Бид өөрсдөө хийнэ. Жишээ нь одоо бид нар өөрсдөө ингээд бодъё л доо. Би бага наснаас ахвал миний бие ингээд томроо гэхэл би өөрөө өөрчлөгдсөн байхгүй. Өөрчлөгдсөн. Миний бие өөрчлөгдсөн. Бие л өөрчлөгдсөн. Туршлага нэмэгдсэн. Бидний одоо өөр чи бидэрт нэг чадварууд нэмэгдсэн. Би янз бүрийн чадварууд. Тэгэхээр би өөр бол ингээд бүгдийг ижлэгэн ингээд хүлээж аваад байгаа байхгүй. Ингээд багтаа би яг үгэлсэн юм дэс. Тэр чи би өөрөө би өөрөө сүнс. Сүнсээр идэрдэг гэхдээ бид ухамсараар идэрдэг. Ухамсар байна гэж чинь сүнс дотор байна гэсэн үг байхгүй. Сүнс ганц ухамсараар л идэрдэг. Тийм учраас бид бол одоо юу гэж болох вэ? Одоо бие солиод болоод гэсэн дараа нь тэр хөхөд бид дараа нь өгүүлбэрээр дараа нь ахаал нэг өөр бит. Тэгээд шинэ одоо ямар бие төрнө тэр биенийхээ хувь тавилангаар амьдрна гэсэн. Тийм. Монгол төрөө энэ амьдрал хийсэн үйлээс хамааралтай. Үйлээс хамааралтай. За. Тэгвэл Кали юга буюу төмөр ирмэн цаашдаа тий. Цаашдаа ер нь тэр зөвлөл дээр ингэж бичсэн байна. Ер нь за ингээд дарамт хэлэн тийм ээ. Ард түмэн төр хоёрын хооронд маш их тийм асуудал үүснэ. За ингээд нэг манай ирэн чинь ингээд дороотлын ирэн бас ингээд бүх юм дороотч байгаа. Одоо манай ирэн дуусаад алтан ирэн эхлэх хэрэгтэй. За манай ирэн бол дороотлын ирэн одоо дээдлийн ирэнгүүч зэрэг дороотч бас дороотдаг шүү дээ. Явсаар гал манай ирэн дээр шүү дээ. Манай ирэн тэгэл дууслаа бас дороотно. Улмал дороотно. Улмал дороот. Одоо юу гэсэн хэлээ нэгдүгээр үр тариа алгуулна ирээдүйд. Гэхдээ бүр холын ирээдүйд тийм ээ. Одоо бидэрт манай ирэн бол 432 мянган жил үргэлжлэхээс 5,000 жил явчихсан. Тэгээ 427 мянган жил үлдсэн. Энэ 427 мянган жилийн сүүлээр ихэд энд бол үр тариа алгуулсан байна. Сүү алгуулсан байна. Эсийн чихэр будаа алгуулсан байна. За өөр чинь одоо тэгэхээр ч одоо идэх юм махнаас өөр юм үлдэхгүй нь шүү дээ. За мах гэсэн чинь нэг мал нь байх уугүй юу? Тэгэхээр өөрсдөө барьж идэх гэдэг шүү дээ. Тэрнийхээ барьж иддэг болно. Тийм амар цаг үлээж. Өөрөөр солир гэж маш дороотлол байна гэсэн. Одоо Америкт л их зөвгөндөг шүү дээ. Бүх юм дууссан. Тэгээд хэдэн буутаа нөхдөлийн дээрэмжтэй бодолцол явдаг тийм. Тэр бас нэг яг үний талтай яад бол маш айхтар нөхдүүдээс одоо гайгүй сайн хүмүүс нь зүгтааж ууланд очиж бүглэж байгаа байхгүй. Бүгд амьдрдаг. Тэгсэн тийм байдаг. Амьдрал бол ер нь тэгэхээр энэ дэр бол би бол хүмүүсийн сэтгэл санааг дороотхоор их одоо юу гэдэг нь гомдуулахаар яриад байна л да. Тэгэхээр бол энэ дэр бол энэ шийдэл бол ганцхан бид нар бол энэ зовлонтой энэ ертөнцөөс бид нар бол явж мөнхийн ертөнцөд явах хэрэгтэй. Энэ сэдвийг хоёлаа ер нь бүр сүлд нь ярина. Тий. Эхлээд материал ертөнцөд дуусгая. Тий. Таасаа инглиштэй 432 мянгаас 5 мянган явцсан. Одоо 427 мянган жил үлдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ойрын 427 мянган жилд дэлхийс үнэн гэсэн ямар нэгэн цуу ярианд бол итгэх ямар ч шаардлагагүй юм байна гэж л ойлгох нь шүү дээ. Вед бол хамгийн үнэн зөв мэдээллийг агуулдаг. Тэгэхээр вед дээр зөвмөслөд 427 мянган жил дараа манай энэ дээр хагас устгал явагдав. Хагас устгал явагдав. Хэсэгчлэн устгал явагдав. Одоо нөгөө галав юу үлдэх юм уу тиймэрхүү юм болох юм шүү дээ. Тэгээ ямар ч л энэ соёл иргэншил амьдрал маань бүр байхгүй болох юм байна шүү дээ тийм. Тэгээд дараа нь алтан иргэн эхэлнэ. Алтан иргэн эхлээд бол энэ газар дэлхийд дээрх доорноос одооч маш бүгд юм ухаад дуусч байгаа шүү дээ. Тэгээд алтцсмэс юу гэдэг. Тэр бүх чинь бүгдээр ингээд бүрэлдэн бий болт гэж байгаа юм. Шинэ талыг эхлэв.
Алтан гэрийн телевиз бүх юм маш сайхан болж эхэлдэг. Тэр хүртэл бол одоо алтан гэрийн үзэл бас зай байна л да. 407 мянган жил. Гэхдээ бид нар бол мөнхийн сүнс учраас бид нар бол одоо тэр бүгдийг үзэж туулна гэсэн. Азтай хэмжтэй хүмүүс нь дээш явчихна. Тэр үзэхгүйгээр дээр өнгөрч болно. Энэ төмөр ирэн улам амар болохыг үзэхгүйгээр гэсэн үг шүү дээ тий. Энд маш их буруу муу юм хийдэг хүмүүс төмөр ирэн үзнэ. Ямар муу болж байгаа. Одоо энэ төмөр ирэн одоо цаг хугацаа явах тусмаа улмал хэцүү болоод байгааг улмал хэцүү болно гэж зөгнсөн байж тээ судар номон дээр байдаг. Энийг та бодит амьдрал дээр одоо энэ яг л би илээ олж энэ гэж харсан тиймэрхүү юмнаас хуваалцаач. Тий одоо сая татвар нэмж явах юм тий. Татвар нэмж байна. 50 жилийн өмнө таны амьдрал ямар байсан? Одоо ямар болчиход байна? Одоо тэр бол ийм байна л да. Одоо жишээлбэл намайг баг бах тий. Байгалийн өстой янз бүрийн хэсэг алгалдаг. Өстой сайхан бас. Тэсэж одоос ч тийм байх болчихсон. Тэр газар очиод энд ч ийм байсан гэхэд тийм гой зэсгүүд гардаг маа. Тэр өстой маш тачран болоод айгүй тийм сөөрцөн гэдэг. Тэгээ гой мод байсан газар чинь модон чалга болцсон байх жишээтэй байл. Тэр тэгэл бодохоор ер нь калинд бол тий одоо байгаа юмнууд бол бүгдээ дээд өмнөх галгаас өмнөх цаг үеэс орж ирсэн зүйл шүү дээ. Мэдсэн зүйл. Одоо калибрууд бүгдээр ингээд айж ингэж хоос шалгал. Одоо ер нь их гол мөрөмж гэсэн ширгээ дуусч шүү дээ тий. Одоо гол мөрөм ширнэ гээл одоо манайхан одоо энэ дээр зөндөл бичиж тахын тэгэл тэрийг харахад үлдчихлээ. Тий угаасаа ширэгцэн байгаа шүү. Би чинь бас тийм өндөр настай хүн биш гэхэд л одоо намайг жоохон байхад байсан гол зарим нь байхгүй эсвэл зарим нь бүр жоохон өстэй болцсон байдаг ч юм уу. Энийг бол би нүдэрээ л харж байна. Гэдэг юм уу тий. Одоо өөр бас хүмүүсийн хүний мэс чанар арай илүү доройтсон байна гэдэг юм уу тий. Танд ингээд яг биеэр мэдэрч байгаа тийм юм байна уу? Яг энэ кали юугаар судалж аваад байна даа. Тэр бичгийг уншихлаар тэнд харьцуулахад тий өөрийнхөө хүмүүстэй харьцуулахаар үнэхээр манай энэ төмөр ирний хүмүүс нь үнэхээр аимшигтай болсон байгаа. Одоо ер нь ингээл улмал нөгөө нэг технологи гар утас фейсбુક мөгч гарч ирэх гэдэг юм уу тийм улмал ер нь хүний оюун ухаанд оройтой болж гэдэг юм уу тийм тэр бол ихтэл мэдэрч шүү дээ. Тэр утас идэр чинь одоо утас идэж одоо хүүхдүүд чинь одоо тэр утасанд дондцсон тийм аюух юм тийм энэ чинь юу гэж бид чинь дорооц бол явчих. Улмал дорооц. За тэгвэл кали югагийн төгсгөл төр 427 мянган жилийн дараа бол баг идэж уух юм уу болох нь байна. Хүн гэдэг чинь тохойн чинээ биетэй тийм хүн жоохон болох нь байна. Бараг нэг 10 20 наслан гэж гараад идэг үлээ те. Тэгээ 10 гаруй насл гэдэг. Тийм юу нөгөө 100 наслах байтугай те. Тэр үе чинь бүр шашин шүтлэг гэдэг юм огт байхгүй болно гэж ярьдаг штэ те. Гэж зөгнсөн байдаг. Ганцхан вэд дээр ч биш ер нь буддын номоод дээр ч гэсэн бас тиймэрхүү зөгнөл зөндөө байдаг үстэй те. Нөгөө богдын бошин гэдэр гээл те. Одоо нөгөө бид нэр цөвөн цаг ирлээ хэцүү цаг ирээд байна гэл яриад байдаг чинь энэ вэд дээр жинхэнэ яг ямар болох нь вэ гэдэг чинь тов тодорхойгоороо байдаг юм байна штэ. За цаг хугацаа орчлон ертөнцийн цаг хугацаа тэгвэл ийм циклээр явдаг юм байх нэ. Манай энэ нөгөө нэг дээд ертөнцид одоо ертөнц манай дунд ертөнц дээр цаг хугацаа бас арай өөр явдаг гэсэн тий. За өөр гэж мэдэхгүй байна. Зүгээр л юунд тематэй өөр жишээ одоо манайх чинь 432 мянган жил. Бахад өмнөх хэрэнд болохоор 600 биш 864 жил. 64 мянган жил. Арай урт байгаас тий. Гэхдээ тэрний тэнд 100 насч байгаа манайхтай адилхан яг 100 насч байгаа юм шиг мэдэр хүмүүстэй бол. Тэдний дээдлийн эрэнд бол одоо мөнгөн эрэнд бол сая 296 мянган жил. Тэнд хүмүүс илүү урт насч байгаа. Тийм боо насч байгаа юм шиг харагдаад байгаа. 10 мянган жил наслна гэсэн тийм. Тийм 10 мянган жил. Тэгэхээр 10 мянган жил тэдний хувьд бол яг 100 насл юм шиг тийм сэтгэхүйд бол тэгж өнгөрөв. Алтан эрэнд бол 100 мянган жил наслна тийм. Тэгээ алтан эрен чинь сая 728 мянган жил үргэлж байгаа. Тэр чинь хүн бол 100 мянган жил наслахад 100 мянган жил бидний 100 шиг сэтгүүд нь тэгж тийм л байдаг байхгүй. Яг адилхан гэж мэдээ. Сая нөгөө нэг доод гариг гэдээ ярьсан шүү дээ. Дэрэн дээр нэг юм асуултгүй архичиж. Манайхаас доошоо гаригууд бүгдээрээ там юм уу эсвэл гүү доотлын гаригууд бол тийм ээ. Тэд нар бол манайхыг доотлын гариг учраас тэр бол харахгүй мохын төлөв ноёсон юм байна. Тэр бол бүгдээ зөвөр
тийм одоо нөхцөл байдлаар бол тийм амьдрал нөхцөл бол тэнд бол маш сайн байж болно. Сайн байж дэлхийгээс илүү байж болно. Илүү байж болно. Тэнд бол харин техник гэдэг маш өндөр хөгжсөн тийм газар байдаг. Техник технологи. Тийм. Тэнд бол тийм бурханлаг тийм үзэл тийм байдаг. Одоо нөгөө хайр гаргийн нисдэг тавг мав гэж яриад идэг шүү дээ. Тэд нар чинь одоо энэ манай доод ертөнцийн ирж байгаа тэрийг мэдгүй за зүгээр одоо ном сондөр уншилт тийм байдаг. Тэрсэн бид нар бол тийм тавг мав тоол юм байдаг. Аа. Тэр юм. Би бол тийг сонсч байсан. Манайхан одоо бичдэг доотлын одоо юу штэ. Манай газрын доор шүү дээ, хөндөй гэж ярьдаг шүү дээ. Хөндөй гэж яриад байгаа шүү дээ. За. Манай газар дэлхийд дотор хөндөй. Тэр хөндөй доор бол нэг соёлын хвшил байна гэж байгаа. Хүндээс ирдэг гэж бас л яриад байгаа. Доотлын маань дэлхийн доотлон гэр. Тэгэхээр тэрийг бол мэдгүй тэр сонь мөн дээр одоо энэ дэсгэн нөхцөлдөл тэмцсэн байдаг шүү дээ. Би бас нэг ингэж сонсч байсан байхгүй юу? Хүн одоо бид нар ингээл янз бүрийн зөгнөлт кино ч гэдэг юм уу, Холливуудын кино энэ төр хийдэг шүү дээ. Эсвэл тэр хайргаар инэсдэг тав мав гэл янз бүрийн яриануд байдаг шүү дээ. Зарим нь итгэдэг, зарим нь итгэдэг. Тэгсэн чинь хүн ингээд огт байдгүй юм хизээ санаанаасаа зохиож ярьдгүй маа гэж нэг тийм юу үед байдгүй юу? Ер нь хүн бол огт байхгүй нь хизээ сэтгэж чадахгүй. Урд нь өөрөө туулж үзчихсэн тийм ямар нэгэн нас аль нэг амьдралдаа туулж үзчихсэн тийм зүйлүүдэл одоо гаргаж бичдэг байхгүй. Тэрээс огт байхгүй нь төсөл гэж байхгүй. Байхгүй гэж бодож болохгүй. Өөрийнхөө амьдралын туршид нь өөрт нь байсан тийм зүйлүүд одоо ухамсараас нь гарч иж бичдэг. Тэгэхээр бол энэ янз бүрийн Голливуд янз бүрийн кино хийж штэ. Тэр чинь бүгдээрээ л тодорхой хэмжээний цанаа үндэстэй байдаг байна. Үнний ортой л юмнууд байна гэсэн үг тийм. Янз бүрийн аимшиг кинонууд ч юм уу тийм. Зөвгнөлт кинонууд байгаа штэ. За аимшиг кинонууд байдаг юм. Зөвхөн тэр нэг зөвгнөлт кинонуудыг харахад л тэд нар бол цанаа заавал үндэстэй. За сайн бас нэг асуулт ороод ирлээ. Угны сэдвтээ арай хамаарал. Ингээд хүн аль нэг амьдралдаа туулж исэн юм даалдах одоо сүнсэнд нь мэдээлэл болоо хадгалагтаад үлдчихдэг гэж та сая хэллээ шүү дээ. Одоо чинь зарим хүмүүс нэг төрөлхийн аалзнаас айдаг ч юм уу, муурнаас айдаг ч юм уу нэг тийм байдаг шүү дээ. Тэр бол зөвхөн хүний карматай холбоотой. Тийм үү. Карматай холбоо. Кармагийн тодорхой нэг кармагийн ямар ч юм карматай холбоотой байдаг байхгүй. Одоо би чинь ингэж ойлгоодсон байхгүй юу? Нэг төрөлхийн л муурнаас айдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр нь чинь аль нэг амьдралдаа саяхны нэг амьдралдаа хулган байсан ч юм уу тийм. Тийм хүмүүс ингэж байд юм болоо гэд. Бас нэг ингэж сонсч байсан шүү дээ. Хүмүүс ингээ аалз маал нэг тиймэрхүү хорхоо шавнаас айгүйх айдаг шүү дээ. Тэр чинь нөгөө тамд тийм амьтад айгүйх байдаг. Тэгээд нөгөө тамаас ирсэн хүмүүс тийм юмнаас ингээ цаанаас айгаад байд юм а гэж сонсч байсан шүү дээ. Тэгэхгүй би тэр сайн. Тэр юу өндөр сайд хүмүүс байдаг шүү дээ бас. Тийм. Тэр чинь бас тэгэл урд насны өндөр сунж өгсөн ч байт юм уу тийм хүмүүс байдаг юм бэл. Аа. Зөв. За. За тэгвэл манай ертөнц маань ийм бүтцтэй байд юм байна. Цаг хугацаа ингэж өрнөдөг юм байна. За материалын ертөнцтэй холбоотой бас нэг ойлголт байдаг. 3 гуна буюу шинж төлөв гэдэг те. Та түрүүн хальт яриад өнгөрсөн. Буйны буюу цэвэр ариуны дэг хүсэл тачаалын харанхуй мөнх ингээд 3 янзын төлөв байдаг гэд. Энийг та дэлгэрүүлээд яриад өгөөч. Энэ бол 3 эрчим юм л да. Материал эрчим. Зөвхөн материалын ертөнцид байдаг тийм. Манай материал ертөнцийг дөнгөж бүтээгдэхтэй тэр 3 гүн оруулдаг. Тэгэхээр энэ 3 гүн бол дээд гаргийн дунд гаргийн системээс доод гаргийн систем, дээд гаргийн систем бүгдэнд нь нэгт тодорхой хэмжээгээр байна. Тийм. Тэгэхээр дээд гаргийн системд бол тэр ариун буйны төлөв маш хүчтэй байдаг. Ариун буйны төлөв дэлгэрүүлээд яриад байгаа. Одоо энэ Бхагавад Гита гэдэг номыг уншихад чинь баг бүх юмыг ингээд 3 гунаа дээр 3 төлөв дээр хуваацсан биз дээ. Хоолнд хүртэл цэвэр ариуны хоол, хүсэл тачаалын хоол, харанхуй мөнхийн хоол гэж байж гэдэг юм уу тий. Одоо унтах цагийг хүртэл ингээд 3 хуваацсан байдаг ч гэдэг юм уу тий. Ер нь манай материал ертөнцид энэ 3 юм дээр л тогтож явдаг юм биш үү тий. Энэ 3 гүний нөлөөнд л байдаг юм байна. Тэгэхээр энэ 3 гүн бол дан ангаар ушмал холбог байдлаар хөндлөв. Жишээ бол хүн чинь өглөө эрт босч байгаа юм тийм шүү дээ. Өглөө маш эрт босч байгаа юм бол одоо цэвэр ариун гүнийг өглөө олж авчидаг. Маш унтж байгаа хүмүүс бол одоо харахуй мөнхийн гүнийг хүлээж авчидаг. Тэгэхээр түүний үр дагавар нь яаж гарч ирэх вэ? Үр дагавар нь тэр өдөр хийж байгаа ажил дээр хамар тэр ажил хийж байгаа ажлын үр дээр харагдана. Тэгээд хүсэл тачаал за яг энэ ингэж ярил л да. Одоо
одоо цэвэр авны гүн биш те. Энэ бол олцвол юутай холбоотой тэр хүн бол тийм тэнгэрлэг те. Бурханлаг юмд одоо зүйлүүдийг хийж байгаа осод цэвэр авны гүнд бол хамаардаг. Тэр бол дэлхийн нийт хүмүүсийн цөөхөн хэсэг. Цөөхөн хэсэг нь байдаг аа. Хүсэл тачаал бол дэлхийн одоо хүмүүсийн баг их хүсэл тачаал шүү гэхээр маш их юм бүтээж идэг. Одоо манай дэлхийн хүсэл тачаалыг бүтээдэг байхгүй. Хүмүүсийн хүсэл тачаал ихтэй. Тэгээд ямар шууд ингээл маш бис өөрчлөлтөө явж штэ. Нэг нь ялдаг штэ. Тэр бол нэгнийх нь хүсэл тачаал ялж гэж үздэг байхгүй. Тэр бол хүсэл тачаал гэж үгсэн хүн ямар нэг юм маш их төлөв гаргаж идэг. Бизнесийн төлөв, амьдралын төлөв тийм. Энд чинь бүгд хүсэл тачаал холбоотой байхгүй. Байдаг. Харах мох гэхээр яг хөглөр амьдралын зорилго байхгүй. Одоо манай одоо хүмүүсийн амьдрал бол архи тамхи, архийг бол маш хэрэгэлдэг. За маш их хүнддэг. Амьдралын их тийм бохир орчинд бол амьдардаг. Гэр орноо цэвэрлэдэг гэсэн үг тийм. Амьдралын дээд зорилго байхгүй. Одоо амьдралын сайхан үзэл байхгүй. Тийм хүмүүс нь харахгүй мөнгөний тэр төлөвлөлт хамаардаг байхгүй. За. Тэгээд одоо жишээ нь тэр хоолнууд байна шүү дээ. Тэгээд улс орнууд ч гэсэн тийм гурван төлөвт хуваагдаж байна тийм. Ер нь гоцоо аялын төлөв дамгаалждаг. Бус төлөвүүд байгаа л да. Гэхдээ баг хэмжээгээр. За жишээ нь Монгол бол хэцүү. Тэгээд зөв юу гэдэг. Эдхий гэдэг. Эдхийг бол цэвэр авны гүн бол дамгаалдаг. Яагаад гэвэл цэвэр авны гүнд чинь гүн бол юмыг бол хадгалан үлдэх чадвартай байх. Тэр бол эртний мэдлэг, тэр эртний соёл гэдэг бүх тийм мэдэх одоо их хадгалаатай. Аль хэдийн олон мянган жил. Тэр бол эдгт бол тэр нь хамгаалдаг. Гэхдээ хүсэл тачаал би харахгүй мөхч бай. Очоо харах нь аль аль нь харна. Хүсэл тачаал бол одоо энэ барууны орнууд, Америк гэдэгт. Европын орнууд ч юм маш их бүтээдэг. Хүсэл тачаал. Тэгээ бусд нь нөгөө буурай хөгжилтэй гэхэд хэцүү орнууд байгаа шүү дээ. Яг одоо харахгүй мөхт газар бол юм бүтээдэг. Одоо маад юм бүтээдэг. Тэгэхгүй тийм. Дандаа авч хэлж байна тийм. Тэгэл одоо тийм манайх тэр гэхдээ маад бол цэвэр авны гүн байна. Маш бага хэмжээгээр хүсэл тачаал бас бага хэмжээгээр тиймэрхүү. Орос манай хоёр бол төстэй. Тэгээд Орос бол цэвэр авны гүн илүү хүчтэй басж байгаа. Манай харьсан хүчтэй. Гэж би мөн судлаачийн юм ярьж байгаа шүү. Би санаас хэрэггүй. За. Тэр улс орн чинь бол ард иргэдээс л эхэлж байгаа шүү дээ. Хувь хүнээс эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Хувь хүн одоо хувь хүнтэй холбоотой ярил. Энэ гурван гүн үү? За бид тэр хэлсэн. Тэгээ хүн бол одоо харахгүй мохтой гүнээс хүсэл тачаалын гүнээс хүн салж үргэж зайлсхийж байгаа шүү дээ. Хүсэл тачаалын гүн ч тийм үү биш юм биш үү ер нь? Яг хүсэл тачаал чинь хүсэл тачаал бол эхлээд ямар нэг юм хийх, ямар нэг юмд бол эхлээд бол маш сайхан, чигшиг сайхан та. Сүүлд нь бол маш гашин байдаг. Эхлээд чихэр шиг дараа нь гашин болоод гашин болдог. Хүн бол хүсэл тачаалын төлөвд байгаа хүмүүс маш их бүтээдэг. Дараа нь бол яг тэр хүссэн хүрч чаддаг. Сэтгэл ханамж. Цэвэр авны гүнд байгаа хүмүүс бол тэд бол маш тогтвортой байж чаддаг. Эхний зорилго нь сайн байна, үр дүн сайн байдаг. Харахгүй мөхт бол одоо тийм сайн байхгүй. Хүссэн юм уу, үр дүн муу гэдэг. Гашин байдаг гэсэн. Тэгэхээр бол энэ бол маш их тийм архиудаг, архичд байна, архиуд. За тэгээд бохир заван амьдралаар амьдардаг хүмүүсүүд байна. Тэгэхээр ер нь жирийн нэг хүнд биш тийм. Очоод гадаад ихэд тэр одоо бус бүгд л адилхан. Энд гурван хүн гуруулаа байдаг байхгүй. Тэгэхээр бид нар ямар амьдралын хвшлийг хэрэгжүүлж тэрнээс хамаарна. Эхлээд би нэг өдөр маш их унтахын бол тэр өдөр харахгүй мөнгө гүнд орно. Толгой ажиллахаа болно. Тэгэл яхад маанар дуулна. Тэгэл хийж байгаа ажлыг бүтэмжтэй болчихгүй тийм. Гэтэл бид нар өвдөө ихт босоод одоо гэр нас юмстай хийдэг ч юм те ингээл ус мөсөн даач орох юм те тэгвэл хүн бол одоо өдрийн ажил маш бүтэмжтэй болгох чинь те тэр бол өглөө хизээс хийжээс сэрснээс их хамаатай. Харахгүй муу тэр хүсэл тачаал гэдэг бол тэгэл би өдөр чинь заавал бас ажиллана шүү дээ.
тийм. Би тийг төлөв хараал хийж байгаа. Чи би хүсэл тачаалыг төлөвт би амьдч чаддаг байхгүй. Тэгэхээр бидэрт бол байн өдөр салгиж байдаг. Тэгээд бид нар болж игэл тэр харанхуй мөхөөс салах хэрэгтэй. Тэгээд тэр хүсэл тачаалыг бол бас нэг хорох бас. За за. Тэгээд яг тэр бүтээл одоо бүтээж байгаа усад хүсэл тачаалыг одоо байх зүйл харахгүй л тийм. Одоо байнга одоо их ажилч хөдөлмөрч төлөвлөлт өмсөн шүү дээ. Тэр юм дээр чинь улс орон тогтсож байгаа л доо. Бас. За за. Гурван шинж төлөв буюу гурван гуна гэдэг зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй судалмаар санагдвал энэ Бхагавад Гита гэдэг номыг сайн уншаарай гэж хавьяасаа зөвлөдөө тийм ээ. За хоёулаа одоо ингээд материалын ертөнцийг ярихаа байлээ. Материалын ертөнцийн цаана сүнслэг ертөнц гэж байдаг. Сүнслэг ертөнцийн нийт сансар окторгүй нийт бүтээлийн 4-ний 3-ыг эзэлдэг бол материалын ертөнц зөвхөн 4-ний 1-ийг эзэлдэг гэд манай хамгийн ихний дугаар дээр ярьсан байдаг тийм. Энэ сүнслэг ертөнцийн онцлог нь ч гэх юм уу тийм. Яг ямар очиртай зүйл юм бэ? Онцлог нь бол тэр нэгдүгээр тэр мөнх юм. Хоёрдугаар тэнд зовлон шанал гэж байдаг. Вай контра гэж. Вай байхгүй контра зовлон байдаг газар. Зовлонгой газар. Эсвэл бол тэрийг бол дээд газар орно гэж хэлдэг. Парадхама гэж. Пара биома гэдэг юм тийм. Тийм дээд газар орно. Муу шинж хамгийн дээд зэрэглэлийн орно гэдэг чинь. Тэр бол мөнхийн ертөнц. Тэр мөнхийн ертөнцийн талаар бол манай одоо нандаа Ведийн судрагч тийм. Одоо тийм мэдлийн талаар ямар нэг мэдээлэл байдаг учраас хүмүүс итгэдэггүй. Бид нэр сүнс ер нь анх тэр сүнслэг ертөнцөөс материалын ертөнцөд унж ирсэн гэж Ведэд үздэг. Тэгдэг. Гэхдээ нэг тийм ээ унж ирсэн гэж үздэг. Яг нь тэрний унж ирэхин шалтгаан атаархал. Одоо манай материалын ертөнцийн бол тэр атаархдаг юм нэгч байдаг. Бүгд тодорхой хэмжээний атаархал зарим их хэмжээгээр зарим бага хэмжээтэй заавал тэр атаархал бидэрт байдаг. Тэр бол бидэрт байдаг тэр муу шин чанарын хамгийн гол нь бас. Тэгэхээр манай материалын ертөнцийг бол сүнслэг ертөнцтэй харьцуулахад бараг шорон шиг гэж зөвлөд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо үүний шалтгаан эхлэж бид нар чинь маш болохгүй нөхцөлд нь шийдсэн байна шүү дээ. Маш болохгүй. Та бүр эхнээс нь тайлбарлаад өгч. Бид нар ингээд сүнс мөнхтэй мөнхийн сүнс маань эхлээд сүнслэг ертөнцид буюу ямар ч зовлон гэж байдаггүй, өхөл гэж байдаггүй, өвчин гэж байдаггүй тийм газар байсан. Тэгээд атаархлаас болоод атаархлаас ямар нэгэн тодорхой нэг жоохон атаархал гэдэг юм үүсгэснээс болоод материалын ертөнц рүү за та нар наана сургамж авч гэдэг юм уу тий эсвэл яг ямар шалтгаанаар байдгийг манай материалын ертөнцид илгээсэн гэж үзээд байгаа шүү дээ тий. Яг өмнөд ирсэн яг нааш илгээсэн чиж яг зарим ер нь яг унсан гэж хэлдэг юм аа. За. Зөвхөн бид материалыг юу хувьчдаг гэж байгаа байхгүй материалыг ертөнц рүү. За. Дээрс ингээд бид ингээд бууж шиг юм онгоц шиг шумбатхан хороод ирсэн тийм байх. Тэгэл тэнд бид ингээд атаарх сэтгэл төрөнгүүтэл бид наашаа орчдөг гэж байгаа. Тэр материалыг шин чанарыг орчдөг гэж. Тэгэл энэ төрөд ирсэн одоо. Тэгээ энэ дээрээ одоо бид нэг олон сая амьдрал амьдарч байгаа тэр хүмүүс итгэхгүй. Олон сая мөнгө хөрөл төмөр ирэн дамжаал яваадсэн биз дээ тий. Цаг дамжаал гэж явж байгаа. Тэгтэл тэнд бол мөнхийн ертөнцид бол бид нар энийг сая амьдрал амьдарчаад эргээд очиод тэнд нэг хорол өнгөрсөн гэдэг чинь. Нөгөө цаг хугацаа өөр. Тэгээ чинь нэг юм гэдэг шүү дээ. Чинь мөнхийн ертөнцид би усанд яваад ирэх гэж явсан байна. За. Усанд явж байхдаа чинь бодлоо эвгүй бодол бодсон. Унчихгүй. За. Тэгээд энд яачаад материалын ертөнцид ороод ирлээ. Амьдарчаад. За. Тэгээд дараа нь чинь зүг замд ороод гэгээрээд тэгээд босоод очисон чинь очил сартын цам байж нэг савнд авахсаа гэж босож очив. Тэр нөгөө гэрт нь байсан хүн чи яс удам байхгүй. Нөгөө жирийн дээр усанд яваад ирж байгаа. Мөнхийн ертөнцид харьцуулахад материал ертөнц тийм гэж байгаа. Бараг л цаг хугацаа өнгөрөөгүй шахал байна шүү дээ. Тэгсэн чи бид нэр энд бүр сая төрлөөр амьдарсан байж байгаа юм шүү дээ тий. Тэгж тийм очиртай байдаг юм бий. Өөр зөндөө шинэл байдаг юм тийм. Энэ материалын ертөнцөөс бид нар яг яагаад ангижран гарах хэрэгтэй юм бэ гэд түрүүн хоёлаа нэг хальт ярьж агаад за дараа нь болъё гэж ярихсан шүү дээ. Яг энэ чинь зовлон шаналын ертөнц байхгүй. Энэ материалын ертөнц бол тийм ээ. Бид энд сургамж аваад
одоо тэгээд сурамжаа аваа тэрнийхээ дагуу амьдраад тэгээд эндээс гарч явах ёстой газар байхгүй. Тэрс бид нар энэ жаргалын орн биш. Хүмүүс энийг жаргалын орн гэж андуурдаг. Энэ бид нар хэрвээ хүн би жаргахын төлөө амьдрнаа гэх юм хүн шууд зовлон эхэлдэг гэж аахгүй. Зовж эхэлдэг. Тийм учраас хүн бол энд юу хийх ёстой вэ? Би гүйцэх ёстой, өөргөө гүйцэх ёстой гэж андуурдаг ёстой. Би өөргөө гүйцэх ёстой. Одоо зөндөө үүрэг байна. Гэр бүлээс хамаатай үүрэг байна, ажил төрлийн хамаатай үүрэг байна, найз нөхдүүдтэй хамаатай үүрэг байна, тийм. Янз бүр маш олон үүрэг бидэрт ингээд амьдралыг ирж идэг. Одоо ингээд тулж ирж идэг. Тэр бүгдийг гүйцэтгэж явах хэрэгтэй. А тэрнээс энэ жаргалтай амьдрахын төлөө жаргал манай юмшигтэй жаргал байдаг. Зүгээр өөргөө гүйцэтгэлээ гээд яахгүй шүү дээ, гэгэрч чадахгүй шүү дээ. Чадахгүй үстэй. Бид нар өөргөө гүйцэтгэхэд байвал бидэрт өршөөл үүслэр ирдэг. Илүү ухамсар дээд түвшинд гарах өршөөл үүслэр. Гэхдээ энэ чих удаан зам юм шүү. Удаан зам. Энийг хурцсахын тулд бас өршөөл үүслэр хэрэгтэй. Сүнслэг ертөнц түрүү яасан штэ ингээд буян хийгээл ах юм бол нөгөө дээд диважингийн гаргууд дээр очно гэсэн штэ тий. Энд чинь бол нөгөө сүнслэг ертөнцтэй харьцуулахад бас зүгээр л нэг өчөөхөн төдийл хугацаа өчөөхөн төдийл. Гэтэ дээд гаргийн системүүдээс тийм ээ. Дээш тэр мөнхийн ертөнц рүү явдаг. Явж болно. Дунд гаргийн систем нь диважингаас бол хийж явахгүй. Тэр бол бид нар юм идчихээд босоод буугаад. Нөгөө нэг манай бүү мандала дотор 3 түвшин байдгийн тэр диважингаас бол явж чадахгүй гэсэн юм шүү дээ тий. Гэхдээ бүхэн мандала бол манай бүхэн мандала чи 3 түвшин хамгийн доотлол манай түвшин баггүй. Тэрийн дээр чинь бүхэн бах, дээрээс сварга гэдэг 3 түвшин. Бүхэн мандала гэдэг чинь манай дэлхий гэсэн баг. Тий. Тэр сваргагаас бол сүнслэг ертөнц рүү явж чаддгүй гэсэн юм байна тий. Баггүй. Ганцхан эсвэл дээд ертөнц явна эсвэл манай дэлхий гэсэн. Манай дэлхийгээсээ. Тий одоо энэ дэлхийгээс шууд явна. Манай дэлхий чинь тэгэхээр онцгой юм шүү тий. Тэгээ тэр очоо дээд гаргийн тэр диважингийн гарууд дээр сахиулсан төмрөөр тэгж ярьдаг гэж байна. Хурдан бахарата баршаад бууж ирээд тэнд гэгэрд хурдан бурханлаг сүнслэг ертөнц рүү очих юм. Бахарата баршаа гэдэг бол энтхэн нут хэлдэг байхгүй. Тэнд бол маш тийм шашин маш дэлгэрсэн одоо хүртэл байгаа тийм газар шүү. За тэгэхээр бид нар зөвхөн буян хийгээд авах хангалтгүй. Буян хийгээд диважинд очичвол эргээд буцаад буугаад ирэх магадaltaй л гэсэн юм шүү дээ. Үгүй бид нар үргэлж сайн хийж хэвээр. За сайн гэж юм шүү. Гэхдээ энэ чинь хангалтгүй болчиход байгаа юм шүү. Сүнслэг ертөнцид очиход хангалтгүй. Үгүй тэрийг бол бид шийдэж чадахгүй л дээ. Тэрийг бол бид нар одоо ингэ бишрэлтэн болцсон үед бол бишрэлтэн болоогүй тийм бид санд орохгүй. Бишрэлтэн болоогүй одоо жирийн хүмүүс бол маш сайн үйлүүдийг хийж чаддаг. Тэгж би ажил авдаг байхгүй. Ажил авснаар бид энэ бурхны зам дээр гарч ирдэг. Тийм учраас хүмүүс бол тийм буянлаг сайн үеийн төлөө тэмүүлж явах хэрэгтэй. Баггүй ямар ч аль болох нүглээс зайлсхийж тийм. Аль болох тийм нүгэлтэй муу үйл хийхгүй, бусдыг гомдоохгүй тийм ээ. Бусдад муу хэлэхгүй ямар одоо юу гэдэг бусдад гай тарихгүй тийм. Тэгвэл үргэлж бусдыг одоо баярлуулах, бусдад сэтгэл санааг засах, бусдад юу гэдэг тусдаа үзүүлэх тийм сайн үйлдэлийг хийж ижил бид нар өршөөл үүслэх хүрдэг. Гэхдээ манай энэ материалын ертөнц дэлхий чинь өөрөө энэ төмөр ерөн чинь өөрөө бид нарыг нүгэл хийхийг баг хүчээр тулгаад штэ. Одоо Монгол төрлөө хэд хүн төрхөөс мах хийдэж штэ өөр яах юм. Тэгэхэр чинь бас хэцүү юм шүү. Энэ ч ганц монголч дэлхийд аяар мах хийж штэ. Тийм. Тэгээ мах идсэн хүн чинь тамга юм би ч мах хийжсэн штэ. Тийм. Тэгээ нэг бид хүчээс мах хийжсэн хүн ирсэн. Энэ чинь бидний одоогийн урд олон амьдралд хийсэн тэр одоо сайн үеийн үрүүдийн үрдэн байхгүй. Бас. Тэр бол хүмүүс бол ялш ч одоо зарим нь бол дээд гарыг явчихдаг ч тийм. Тэр одоо юу гэдэг. Жишээлбэл өршөөлөг үүслээд бол бас юу бид нар магадгүй нэг урд насны доо нэг ариун гэрийн хүмүүсийг баярлуулсан гэж боддог. Тийм үү? Тэрний үрдэн бид нар өршөөлөг үүслэгдсэн гэж боддог. За тийм очиртай байдаг байх юм. Тэгэхээр хүмүүсээс буруу ойлгох болохоор хүн бол материалыг тий сайн сайхан хийснээр тий хийснээр бурхан номшдоггүй л яхад дээд гаргийн систем рүү. Дээд гаргийн систем рүү. Гэхдээ материал диважингийн гар юу дээд диважингийн гар өдр очив. Эсвэл бүр дээд гаргийн систем өдр явж байна. Гэхдээ бүр дээд гаргийн систем өдр бол дандаа ёогчд хатуумжил хийжсэн хүмүүс тийм бурханлаг үйлдэл хийжсэн хүмүүс явдаг. Зүгээр материалыг юм бол тэр одоо манай дунд гаргийн дээд гаргийн систем диважингийн гар өдр очив. Очих байхгүй.
Хүмүүс бол ингэ дээд гаригийн деваж гэхлээр л манай ертөнцийн хамгийн дээдлэг гариг гэж андуураад байдаг. Манай дунд гаригийн хэсэг нь дээдлэг гариг байна. За. Гаригийн хэсэг. Гэхдээ түрүүн хоёлаа ярьсан шүү дээ тий. Тэнд очлоо гэхэд нөгөө нэг буйны хэмжээнд дуусахаар эргээд дэлхий дээрээ хүрээд ирнэ шүү дээ. Тэр чинь мөнх биш шүү гэж ярьсан тий. Харин эсрэг сүнслэг ертөнцид очих юм бол эргэж бууж ирнэ гэж байдаггүй гэдэг байна шүү дээ тий. Энэ номд бичсэн байна. Тийшээ очсон хүн эзээч эргэж бууж ирэхгүй. За. Сүнслэг ертөнцид очих буюу энэ материалын ертөнцөөс гарах гэдгийг чинь ангижралд хүрэх гэж бид нар тийм нэр томьёогоор хэрэглээд байгаа шүү дээ. Наач биш. Гэгээр л Ангижрал гэдэг чинь те. Одоо материалыг зовлон чанлаас ангижрал гэдэг байна. Материалыг зовлон чанлаас ангижрал чинь материалыг татагдал бүх зүйлээс ангижрал гэж байна. Видийн Notes podcast сонсогч та бүхнийг 9-р сарын 13, 14-нд Corporate Convention Center-д болох нэг дэлхий, нэг гэр бүл сэдвт лекц болон бурханлаг дуу хөгжмийн наадамд хүрэлцэн эрхийг урьж байна. Ухамсар анхдагч, матери анхдагч гэдэг нэг асуулт яваад идэв шүү дээ. Тэр өнөөдрийн манай дугаараар бол тодорхой тайлбарлалчлаа гэж. За ер нь ухамсар байж ухамсараас матери одоо бүрлдэг. Жишээлбэл хүн төрөхөд бол хүн бол тэгээд цаанаас ямар кармат ирнэ үү? Тэр карматаа тогтсон бие бүрлдэж бий болдог. Яаж үгсэ? Тийм. Тэрнтэй адилхан материал ертөнцч анхнаас ухамсар анхдагч. Ухамсар байсан байж иж материалын ертөнц үүссэн. Харин шинжлэх ухаанаар болохоор зүгээр нөгөө матери ч өөрөө үүссэн. Тэгээд дараа нь ухамсар үүссэн гэж. Энэ материал ертөнц шүү дээ. Маш төгс өдөр гэж байна. Маш төгс өдөр гэж. Тийм. Доторх бүх юм одоо байгалийн зохицолтой болсон бүгд аюу тийм хуулиар. Энэ бол цаасаа бодож төлөвлөсөн зүйл байхгүй. Тэгсэн зүгээр аяндаа өөр ямар сан оюун ухаан байхгүй ч хаад ингээд юм сайхан төгс хуулиар байгаль бий болж байхгүй. Харин үүнтэй холбоотой нэг жишээ ярмаар санагдлаа. Энэ нөгөө манай би өмнөх дугаар дээр танилцуулж ирсэн Даалт ертөнцийн ил нууц гэдэг ном байдаг. Тэр номон дээрээс уншиж ирсэн. Нөгөө хин блэ Ньютон ч үлээ нэг тийм том эрдэмтний түүх байсан байхгүй юу. Тэр эрдэмт нь болохоор юу яадаг орчин ертөнцөө өөрөө үүссэн гэдэгт итгэдэггүй. Энийг ер нь бурхан ямар нэгэн дээд оюун ухаан үүсгэсэн, бүтээсэн гэдэгт итгэдэг. Тэгээд тийм хүн байсан. Тэгээд орчин ертөнцөө өөрөө одоо тэр хоосноос оргуу хоосноос өөрөө үүссэн гэдэг тийм материалист үзэлтэй найзтайгаа цуг явж агаад тэр хоёр ингээд нэг юм орчлон ертөнцийн гариг галактик энэ гариг хэрэгсийг тийм үзүүлсэн тийм загварын тийм үзэсгэлэн үзсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг материалист үзэлтэй найз нь болохоор хүүхийн ямар гоё юм бэ? Яаж юм гоё гайхалтай юм хийдэг байна гэж бүр гайхалж агшраалсан юм. Гэнэ тэгсэн чинь нөгөө эрдэмтэн чинь энийг одоо хэн бүтээсэн байна гэж нөгөө найз нь хэн хийсэн байна гэж тэгсэн чинь наа чи өөрөө л бий болцсон гэсэн. Өөрөө л бүтцсэн шүү дээ. Гэтгсэн мөн. Тэгсэн чинь нөгөө найз нь юу яриад байгаа ийм гайхалтай бүтээлийг өөрөө бүтнэ гэж юу ядгийг гэсэн чинь чи л өөрөө тийм үзэл итгэдэг үсттэй. Гэтгсэн гээд ийм төгс санаанд орлоо. Надсан байна тий. Тэр шиг одоо ийм гайхалтай сансар окторгоо ийм гайхалтай ертөнц бүх юм төгс бүтээгдсэн ийм зүйл ер нь өөрөө л хувьссаар байгаа ийм болчихно гэж болов вэдэд үздэггүй шүү гэдгийг хэлмээр байна тий. За одоо хоёлаа нөгөө зараа хэлэх үү. Та бүхэндээ одоо энэ подкастыг үзэж байгаа хүмүүстээ нэг зар болох гэсэн. 2025 оны 9 сарын 13, 14-ний Бямбанем гарагт одоо манай Веди маш том төлөөлөгч Ариунгийн хүн ирэх гэж байгаа. Тэ та энэ тухай товчхон танилцуулаад өгөөч. Ведийн Ариун тийм номын багш. Одоо интгэс ирэх гэж байгаа интгэн. Манай оронд анх удаага ирэх гэж байгаа. Манай 7 хоног байна. Яа тэгээд 7 хоног ирэхдээ олон нийтэд агсаад лекцтэй бүтэн сайдар бол тэр бол тийм дуу хоорын баяртай. Бүжиг бэлэн дуулна. Тэр бүхэн тэнд бол хүмүүсийг бол эрхийг урьж байна. Энэ бол тэр корпоратив корпорат зочд гэдэг. Тэр зочд бол 3-аас байсан баг тий. 2 цаг 30 минутаас. 2:30-аас. Бям гарагт 2:30-аас, Ням гарагт 2:30-аас.
ийм үйл ажиллагаа болохоор байгаа. Та үеийг сонирхдаг та бүхэн минь бүгдээрээ хүрэлцэн ирээрээ гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Энэ үеэр одоо манай подкастын өмнөх зочд маань ч гэсэн ер нь бүгдээрээ ирэх бах. Тэгээд хэрвээ та үеийн талаар тань таалагдж байгаа, сонирхож байгаа бол энэ үйл ажиллагаанд заавал нэг ирээд сонирхоод үзээрэй гэж та бүхнийгээ уриалж байна. Тэгээ ер нь үеийн номон дээр ч гэсэн дурдсан байдаг шүү дээ, тий. Энэ бурхны номыг түгээн дэлгэрүүлэх, судлахад амьдралаа зориулж байгаа ийм ариун гэгийн хүнийг биечлэн харах нь маш их буйныг тэр хүнд өгдөгөө, буян хураадгаа гэсэн тийм зүйл байдаг, тий. Тэгээ ариун гэгийн хүнийг харахаар хүн ариусдаг. Сэтгэл ариусдаг. Тийм ийм сайхан. Тэр тийм ариуслал тэр бол хүнд олддог. Тийм учраас тийм ариун гэгийн хүнийг ороос харж ярих нь сонсоод тэрний аялгаугийн дуулан сонсох нь хүн дотоод сэтгэл ариусдаг. Тэр бол хүмүүс бол мэдэрч болно. Тэр бол нүдэнд харагддаг л да. Манай монголчин бараг сүүлийн 6-7 жил шахуу ийм хүн ирээгүй шүү дээ, тий. Гүрүү свами хүн бол ирээгүй. Тэгээд энэ жил ирж байгаа. Ер нь бол манай подкастын зочдын маань баг тийм багшийн төвшний хүн ирж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ сайхан үйл явдал, ийм азтай үйл явдал та бүхэн маань заавал ирээрэй гэж би өөрийн зүгээс урьж байна. Урьдлагыг минь хүлээн аваарай. За бидэнтэй маш сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Дахиад боломж гарвал ямар нэгэн дахиад нэг шинэ дугаар хийх боломж гараасай гэж дотроо найдаж байна. Таны цаашдын амьдрал, Ведийн замналт чинь амьдрал төсөе. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare.